Hanza брендийн ханан тогтоогдог төрлийн OCOFI 6547 SWH загварын ишүү сорогчийг ажилуулах зааврыг та бүхэндээ хүргье. За энэ ишүү сорогчийг та хэрэглэх үедээ дээдлийн харагдаж байгаа энэ налуу хэсгийг доош нь буулгаад дэлгэх боломжтой. За ажиллагааны асаах товчлуур дээр дараад гэрлийн үгийг гэх юм бол гэрлийн товчлуур дээр дарчна. За ажиллагаа бол 1, 2, 3-ын шаталтаагаар ажиллах боломжтой. За тэгэхээр хийж байгаа бүтээгдэхүүндээ тохируулаад та бүхэн маань ажиллагааны сэнсээ тохируулан ажиллах боломжтой байгаа. За хиншүү сорогч маань бол соролтын өвчин 313 м3 соролттой тул ер нь дундаж хэрэглээндээ тохирсон бүтээгдэхүүн байгаа. Хэрэглэх үедээ та дэлгээд ашиглаж болон хэрэглэхгүй үедээ бол хураагаад ашиглах боломжтой байгаа. За энэ хиншүү сорогчийг та бүхэн маань хоолоонд холбож болно, фильтр ашиглаж хэрэглэх боломжтой. За дээдлийн хоолойны төмөр нь мөн дээшээгээ дахиад сунах боломжтой байгаа. Хоолойны диаметр нь гэх юм бол 120 см-ийн диаметртай бүтээгдэхүүн байна. За фильтрийн хувьд бол та хэрэглэх үедээ фильтрийг ашиглах үедээ сеткин фильтрийг нээгээд энд харагдаж байгаа хоёр төрлийн моторт нь фильтр суйрлуулан ашиглах боломжтой. За тэрхүү фильтр нь нүүрсэн ширхтээ Hanza брендийн энэхүү хишүүн сорогчмдоо зориулагдаад ирсэн фильтр байдаг бөгөөд нойтон агаарыг сороод дэшээ тавилга руу хуурай агаар болгон салин гаргах боломжтой фильтрийн ажиллагаа байгаа. За фильтрээ байршуулчаа та бүхэн маань буцаагаад сеткин фильтрээр таглаад байршуулна. За ингэснээр хэрэглэх үед нь толгоон тулахгүй даваа талтай бүтээгдэхүүн байгаа. За энэхүү бүтээгдэхүүний код нь OCOFI 6547 SWH кодтай бүтээгдэхүүн байна.